Сайн байцгаана уу? Манай дараагийн дугаар ороход бэлэн болсон байна. Энэ удаагийнхаа дугаараар та бүхэндээ бас л нэгэн маш аимшигтай хэргийн тухай ярьж өгөхөөр бэлдсэн байгаа. За ингээд шууд бичлэгээ эхэлцгээе. Сара Эверард нь Английн Йорк хотод Сьюзен болон Жереми нарын охин болон мэндэлсэн. Тэрээр дээрээ Джеймс хэмээх ахтай мөн Кейди хэмээх нэг эгчтэй. Сарагийн эргэн тойрных нь хүмүүсийн ярьж байгаагаар тэрээр маш нээлттэй, шудраг, тусархуу, бүхэл зүйлд үнэн сэтгэлээсээ ханддаг нэгэн. Найзууд нь түүнээс зөвлөгөө авч түүний бодлыг сонсох дуртай. Учир нь Сара ямар ч зүйлийн талаар яг өөрийнхөө өнцгөөс юу гэж харж бодож байгаагаа нээлттэй хэлж ярилцдагаас гадна зарим үед ярилцахад хэцүү зүйлсийн талаар хүртэл маш эвтэйхнэр бусдад хэлж ойлгуулж чаддаг тийм хүн. Сара ахлах сургуулаа төгсөөд их сургуульд элсэн орж маркетингаар сураад сургуулаа амжилттай төгссөн. За хэрэг гарах үед тэрээр дөнгөж 33 настай байсан бөгөөд тэрээр найз залуу болох Жоштойгоо үерхэж эхлээд удаагүй бас Лондонд шинэ компанид маркетингийн албаны дараагаар дөнгөж ажилд ороод ер нь л өмнөх найз залуугаасаа салснаасаа хойш бүх зүйлийг шинээр эхлүүлээд явж исэн ийм үе. За 2021 оны 3 дугаар сарын 3-нд Сара нэгэн найзтайгаа хамт цагийг өнгөрөөж жогоод оройн 9 цагийн үед гэртээ харахаар найзынхаа гэрээс гарч гэрлүүгээ алхаж эхэлсэн. Сарагийн найзынхаас нь Сарагийн гэрлүү ойролцоогоор 50 минут алхдаг. Ингэж алхаж явах үедээ Сара найз залуу руугаа залгаад уцаар ирсэн бөгөөд тэд 15 минут орчим уцаар ирсэн байдаг. Уг нь Сара найзынхаа гэрээс гарахдаа найздаа гэртээ харьчаад өөрт нь хэлнэ гэд хэлээд гарсан. Цаашлаад найз залуутайгаа уцаар ярьж дуусах үедээ ч гэсэн гэртээ харьчаад хэлье хэмээгээд уцаа тасалсан байдаг. Гэхдээ найз залуунч тэр түүнээс дахин ямар ч дуудлага зурвас хүлээж аваагүй. Мэдээд Сара гэртээ хараад ядраад ч юм уу эсвэл уцаа шалгахаа мартаад шууд орондоо ороод унтаад өгсөн байх боломжтой. Тиймээс найз залуунч тэр тэдний хин нэг их ач холбогдол өгөлгүй өнгөрөөсөн байгаа. Гэтэл маргааш өглөөнөө 9 цагт Сара ажил дээрээ маш чухал бизнес уулзалттай байсан боловч тэрээр ажилдаа ирээгүй. Цаашлаад найз залуу нь болох Жош Сара руу өглөөнөө сайхан амарсан уу гэд зурвас бичээд түүнийг хариу бичихгүй болохоор нь утас руу хит хэдэн удаа залгасан боловч дуудлага нь мөн л шууд дууд шуудан руу нь холбогдоод исэн. Тэгэхээр Сарагийн утас яагаад ч юм унтраастай байгаа гэсэн үг. Зөвхөн Жошч биш, Сарагийн гэр бүлийнхэн найзууд нь гээд хит хэдэн хүмүүс түүн рүү залгсан боловч Саратай мэдээж холбоо барьж чадаагүй. Ингээд түүнээс ямар ч ор сураггүй утас нь хүртэл унтраастай байсан тул Жош түүнийг зүгээр байгаа эсхийг нь шалгахаар гэрт нь явж утсан байгаа. Гэтэл Сара гэртээ ч гэсэн байгаагүй, ер нь түүнийг хаана байгааг нь мэдэх ганц ч хүн гарч ирээгүй. Тиймээс Жош тэр дорн цагдаагийн газар дээр очин Сараг ор сураггүй алга болсон хэмээн мэдээлсэн. Сарагийн эргэн тойрны хүмүүс нь бол хизээж түүнийг ингээд зөв зүгээр ор сураггүй хинтээч холбоо байрлахгүйгээр хаа нэг тийшээ яваад өгөхгүй гэдгийг нь сайн мэднэ. За ингээд Сара гэрийнхээ ажиллагаа эхэлж түүнийг хаа сайгүй хайж эхэлсэн байдаг. Үнэрч нохдоо дагуулсан цагдаа нар, эрен хайх багийнхан, шумбагчид, сайн дурынхан гээд маш олон хүмүүс түүнээс ямар нэгэн сураг гаргахаар бүхэл газраар хайж эхэлсэн ба олон нийтийн сүлжээнүүдээр Сарагийн зургийг нь тарааж олон нийтээс ч мөн тусламж хүсэж исэн. За бидний мэдж байгаачлан Сара найзынхаа гэрээс гараад найз залуу руугаа залгаж тэд ойролцоогоор 15 минут уцаар ярьцгаасан. Энэхүү дуудлагыг ашиглан мөрдөгчөөд Сараг тухайн үед яг хаагуур алхаад явж исэн гэдгийг нь илрүүлж чадсан ба Сара гэрлүүгээ яг аль замаар хэрхэн алхаж байсан гэдэг зураглалыг нь буулгаж авч чадсан байдаг. Үүнийхээ дараа мөрдөгчөөд тэрхүү Сарагийн явсан замд байх айлуудаас үүдэндээ хяналтын камертай айлуудыг нь олоод хяналтын камеруудыг нь шалгаж эхэлсэн байгаа. Сара алга болох үедээ хээтэй жинсийн өмд, саарл өнгийн цамц, үүнийхэн гадуур улаан өнгийн малгайтай цамц, ногоон өнгийн богино күрчиг, саарл өнгийн носон малгай, ногоон өнгийн пүү зөмсөд, мөн амандаа ягаан өнгийн маск зүүлсэн байсан нь энэхүү түүний хамгийн сүүлд өртсөн хяналтын камерын дуранд харагдчихээн. За энэхүү зургийг мөрдөгчөд олон нийтийн сүлжээгээр цацаж Сараг алга болсон өдөр түүнийг үдсэн харсан хүн байвал аль эсвэл тухайн цагт тэр хаваар машинтайгаа явж исэн хүмүүс байх юм бол хар хайрцагны бичлэгээ мөрдөгчдөд өгч тус болохыг олон нийтээс гуйсан байдаг. Гэтэл энэхүү олон нийтэд хийсэн мэдээлэл нь маш олон хүнд хүрч тухайн өдөр Сараг харсан хэд хэдэн хүн гарч ирсэн бөгөөд
Цаашлаад 9 цаг 30 минутын үед Сарагийн гэрлүүгээ алхаж явсан гудамжаар нь яг явж исэн нэгэн машин хар хайрцагны бичлэгээ цагдаагийн ажилтнуудад авчирч өгсөн. За энэхүү бичлэгэн дээр Сара оройны 9 цаг 34 минутанд нэгэн эрэгтэйтэй замын хажууд юм яриад зогсож байгаа нь харагдчихээн. Энэхүү бичлэгнээс гадна тухайн орой Сараг харсан гэх нэгэн гэрч мөн гарч ирсэн бөгөөд тухайн эмэгтэй хэлж байгаагаар гудамжаар өнгөрч явахдаа Сараг нэгэн эрэгтэйтэй хамт байж байгааг харсан. Мөн тэрхүү эрэгтэй нь undercover буюу энгийн хувцас өмсөөд ажиллаа хийж исэн цагдаагийн ажилтны болов уу гэж тухайн эмэгтэй бодсон байгаа. Ингэж бодох болсон шалтгаан нь гэвэл Саратай хамт зогсож исэн өнөөх эрэгтэй Сарагийн гарыг нь ард нь гавлаад машин руугаа аваад явчихсан. Тэрхүү гэрч эмэгтэй тухайн үедээ бол энэ эмэгтэй нэг буруу зүйл хийчээд цагтаад баригдаад явж байгаа юм байна да гэж бодоод өнгөрсөн байгаа. За энэхүү мэдээлэл дээр тулгуурлан мөрдөгчид тухайн өдөр Сараг аль нэг цагдаагийн хэлцээр баривчлагдаад очсон юм уу гэж шалгаад үзэхэд ямар ч тийм мэдээлэл байгаагүй. Мөрдөгчид өнөөх өмнө нь шалгаж үзсэн хар хайрцагны бичлэгийг ашиглаад бичлэгэн дээр байгаа тэрхүү эрэгтэйгийн унж явсан машиныг нь шалгаад үзэхэд түрээсийн машин байсан ба тэрхүү машиныг 48 настай Wayne Cousins гэх эрэгтэй тухайн үед түрээслэн унжсэн гэдг нь тодорхой болдог. За Wayne Cousins гэж хэн бэ? Wayne Cousins гэх энэхүү эрэгтэй нь эхнэр 2 хүүхдийнхээ хамтаар амьдардаг. 2020 оноос эхлээд парламентын болон дипломат хамгаалалтын газарт галт зэвсэг ашиглах эрх бүхий албаны офицерын үүргийг гүйцэтгэсээр яваа ийм нэг этгээд. Яг энэ үеэр бол бидний мэдж байгаачлан ковид гараад дэлхийд даяараа сонор сэрэмжтэй байсан үе. Wayne-ийн харьяалагддаг хэлтсэн яг энэ үед ковидтэй холбоотойгоор гарсан шин дүрм журмуудыг олон нийт даган мөрдөж гинөө гэдэг дээр хяналт тавин ажиллаж исэн байгаа. Гэхдээ Wayne тухайн өдөр ажиллаагүй амарч исэн өдөр нь. Тэгэхээр албан үүргээ гүйцэтгээгүй зүгээр л гадуур явжгаад нэгэн эмэгтэйг баривчлаад зогсож гинэ гэдг нь ямар ч авцалтаагүй ийм зүйл болж таарч байгаа. Дээрэс нь тэрээр өмнө нь Лондонд ажиллаж исэн болохоос биш яг одоо түүний ажилдаг хэлтсэн бол Лондонгоос 2 цагийн зайтай байх хотод байдаг. За үнэхээр л ямар нэгэн зүйл болоод Wayne Сараг баривчилсан байлаа гэж бодоход түүний харьяалагддаг хэлтсээр энэ талаар ямар ч мэдээлэл ирээгүй. Ингээд Wayne гэх энэхүү эрэгтэй Саратай хамгийн сүүлд юм яриа зогсож исэн. Бүр тэр нь машины хяналтын камер дээр бичигдэн үлдсэн. Сараг гавлаад машин руугаа аваад явж байгааг нь нүдэрээ харсан гэрч хүртэл гарч ирсэн тул Сараг алга болсноос 6 хоногийн дараа буюу 3 дугаар сарын 9-нд мөрдөгчөөд Wayne-ийн гэрт нь очин түүний гарт нь гав зүгээд хүн хулгайлах гэмт хэргийн сэжигтэн болсон гэдгийг нь өөрт нь мэдэгдсэн бөгөөд түүнээс байцаалт авч эхэлсэн байдаг. За эхэндээ Wayne Сараг огт танихгүй тухайн өдөр Сара гэх эмэгтэйтэй огт таараагүй хэмээн мэлцэжсэн бол удалгүй нэг ийм түүх ярьсан. Түүний хэлснээр тэрээр санхүүгийн хувьд хүнд нөхцөл байдалд ороод нэгэн ганг буюу гэмт хэргийн бүлэглэлээс мөнгө зээлсэн бөгөөд мөнгөө буцаагаад төлж чадахгүй байдалд хүрсэн тул өнөөх бүлэглэл нь гэр бүлийнхнийг нь хөнөөн өөр оронд аваачиж ихнэр хүүхдүүдийг нь зарна хэмээн өөрийг нь сүрдүүлээд залуухан охтыг олж өөрсдөн зэр нь авчир гэсэн ийм тушаалыг түүнд өгсөн хэмээн Wayne мэдүүлгийнхаа үеэр ярьсан байдаг. За цаашлаад тэрээр 3 дугаар сарын 3-нд Сараг машиндаа суулган авч яваад өнөөх гэмт бүлэглэлийнхэн дээр аваачиж өгсөн бөгөөд тэрхүү гэмт бүлэглэлийнхэн Сараг хаа нэг тийшээ аваад явсан. Хаашаа авч явсныг нь бол мэдэхгүй. Сараг тэдэнд хүлээлгэж өгөхөд тэр охин эрүүл саруул зүв зүгээр байсан. Одоо харин түүнд юу тохиолдсон хаана байгааг нь бол мэдэхгүй байна хэмээн хэлсэн байгаа. Мөрдөгчид түүнээс тэрхүү гэмт бүлэглэлийн талаар мэдэх зүйлээ бүгдийг нь ярихыг шаардахад тэрээр би тэдний талаар тийм ч их зүйл мэдэхгүй. Гэмт бүлэглэлийнхэн гэдгийг нь сайн мэднэ. Тэд нар цагаан өнгийн ван машинтай ирээд охиныг аваад явсан хэмээн ярьсан байдаг. Гэхдээ яг бодоод үзэх юм бол түүний яриад байгаа зүйлс нь огт хоорондоо авцалдахгүй байгаа. Түүнээс хэрхэн анх тэрхүү гэмт бүлэглэлийнхэнтэй уулзсан бэ хэмээн асуухад түүнд хариулт байгаагүй. Эсвэргээрээ асуултанд хариулахгүй тойруулаад шал өөр зүйлс яриад байснаас гадна мөрдөгчид түүнээс хэрхэн тэрхүү гэмт бүлэглэлийнхэн өөртөө холбоо барьдсан бэ? Уцаар ярьж сүрдүүлдэм үү? Эсвэл өөр холбоо барих зүйлс байгаа мүү гэж асуухт нь Wayne тэд зүгээр манай гэрийн гадаа ирээд тэнд тэдэн цагт бэлэн байгаарай гэж хэлчихэд яваад өгдөг. Ямар ч утасны дуудлага, ямар ч зурвас, ямар ч онлайнаар холбогдсон зүйлс байхгүй хэмээн хариулсан байдаг.
Ер нь бол түүний ярьсан эдгээр зүйлс нь итгэхэд хэцүү, нэг тийм санаанаасаа зохиогоод зохиол яриад байгаа юм шиг сонсогдож байгаа. Ингээд Вэйн мэдүүлэг өгснөхийн дараа хүн хулгайлах гэмт хэргийн с ิจ эхнэр баривчлагдан хоригдсон. За түүнийг хоригдож явах үед мөрдөгчөд мэдээж Сара гэрэн хаах ажиллагаагаа үргэлжлүүлэн энд тэндээс цуглуулж авсан нийт 1800 цагийн хяналтын камерын бичлэгүүдийг нэг нэгэнгүү үзсээр цаашлаад Вэйний утсыг нь болон машиныг нь шалгаж үзээд гэрт нь мөн нэгжлэг хийгээд за бүр түүний өнгөрсөн амьдралыг нь судалж үзээд хэд хэдэн чухал зүйлсийг олж мэдсэн байгаа. За хамгийн ихэнд Вэйний өнгөрсөн амьдралыг нь болон гэмт хэрэг үйлдэж байсан эсхийг нь шалгаад үзэхэд тэрээр хэд хэдэн удаа айлган сүрдүүлэгтэй холбоотой гэмт хэрэгүүд үйлдэж байсан гэдг нь тогтоогдсон. Вэйний хувьд тэрээр сургуульд байхаасаа эхлээд ямар ч найзгүй дандаа л ганцаараа явж идэг ийм хүүхэд байсан юм байлээ. Тэрээр ахлах сургуулаа төгссөнийхөө дараа нэгэн машины сэлбэг зардаг дэлгүүрт маш удаан хугацааны туршид буюу 38 нас хүртлээр ажилласан байдаг. Гэхдээ ийхүү сэлбэгийн дэлгүүрт ажиллаж байх үедээ айрамд бүртгүүлээд бэлтгэл явсныхаа дараа дэлгүүрт ажиллахын хажуугаар 7 хоногийн 2-3 өдөрт нь эргүүлийн ажил хийдэг болсон. Ер нь бол дөрмөндөө 3 жил эргүүл хийгээд дахиад бэлтгэлд явах ёстой байд юм байлээ. Гэхдээ тэрээр бэлтгэлдээ яваагүй тул удалгүй эргүүлийн ажилласаа халагдсан. Үүнийхээ дараа тэрээр Алина гэх Украины эмэгтэйтэй онлайнаар танилцаад Алина удалгүй Англид нүүжээрэн Вэйнтэй хамт амьдрах болсон бөгөөд тэд гэрэлцгийн 2 хүүхдийн аав ээж болцгоосон. За 2010 онд Вэйн цөмийн зэвсгийн байгууламжуудыг хамгаалах газарт нэлээд дээгүүр албан тушаалд томилогдсон ажиллах болсон байдаг. Уг нь энэхүү албан тушаал нь нэлээд өндөр шалгууртай, бүр нэр дээрээ үр зээлтэй хүмүүсийг ажилд авахгүй гэсэн заалт хүртэл байд юм байлээ. Гэхдээ Вэйн маш их үр зээлтэй, айрамд ч албаа тогтож хаагаагүй, тийм байж яаж энэ ажилд орсон нь тодорхойгүй. Энэхүү ажилд орсныхоо дараа тэрээр цагдаагийн офицер болохоор шийдэж ажилд орох анкетаа явуулсан боловч татгалцсан хариу авсан. Гэхдээ 2018 онд дахин анкетаа явуулж Лондонгийн цагдаагийн газарт цагдаагийн офицер болсон байгаа. Ингээд Вэйн өөрийнхөө гэрээс 2 цагийн зайд байх Лондонд ажиллаж эхэлсэн. Гэхдээ гэр бүлийнхнээсээ за тэр тусмаа ээжээсээ холдож нүүмээргүй байсан тул тэрээр өдөр болгон 2 цаг жолоо бариад ажил руугаа явдаг болсон нь энэ. За үүнээс 2 жилийн дараа буюу 2020 оны 2 дугаар сард бидний мэдж байгаачлан тэрээр парламентын болон дипломат хамгаалалтын газарт галт зэвсэг ашиглах эрх бүхий албаны офицероор ажиллах болсон. Тиймээс тэрээр дахин Лондон руу өдөр болгон ажил руугаа явах шаардлагагүй. Шинэ ажил нь гэртээ нь илүү ойрхон болсон гэсэн үг. Хэдийгээр тэрээр галт зэвсэг биедээ авч явах зөвшөөрөлтөй цаашлаад ковидтэй холбоотой шинэ дүрм заалтуудыг яг олон нийтээр мөрдүүлэх үүрэг хүлээсэн байсан ч түүнд хэн нэгнийг баривчлан саадуулах эрх бол байгаагүй. За Вэйн яаж бүр ингэж галт зэвсэг ашиглах зөвшөөрөлтөй цагдаагийн офицер болтлоо явсан гэдэг нь үнэхээр сонин. Түүний өнгөрсөн амьдралыг нь судлаад үзэхэд хэд хэдэн удаа бусдыг айлган сүрдүүлсэн, бэлгийн хүчирхийлэл үйлдэхээр завдсан гэх хэрэгүүдээр шалгагдчихсэн юм байлээ. 1995 онд Вэйн нэгэн эмэгтэйг бага насны хүүхэдтэйгээ явж байхад нь хутга тулган өөрийг нь дагаад явах хэмээн сүрдүүлжсэн удаатай. Гэхдээ аз болж тэрхүү эмэгтэй хүүхдэд дагуулад Вэйнээс зугтаж чадсан. Үүний дараа 2015 онд нийт 8 эмэгтэй түүнийг гудамжинд нүцгэн биеэ харуулж айлган сүрдүүлсэн хэмээн гомдол гаргасан байдаг. За та хэд санаж байгаа бол Монголд ч гэсэн ийм хүмүүс мэрсэр байдаг байсан. Одоо бол яг ямар байгааг нь сайн мэдэхгүй байна. Зүгээр гадаа өдрийн цагаар алхаад явж байхад гинт гарч ирээд цов ч юм уу өмсөн юмаа дэлгээд нүцгэн биеэ харуулдаг ийм зүйлүүд байдаг. Гэхдээ харамсалтай нь Монголд ч тэр Англид ч тэр үүнийг бол нэг гэмт хэрэг гэж авч үздэггүй бололтой Вэйн бол ямартай ч үүндээ ямар нэгэн хариуцлага хүлээгээгүй. За цаашлаа тэрээр хамт ажилладаг хүмүүстэй хэд хэдэн удаа маш их хүчирхийлэл болон хэрцгий байдлыг дүрсэлсэн порн бичлэгүүдийг харуулж исэн байгаа. Түүний хамт ажиллаж исэн хүмүүс гэхээр бусад цагдаагийн офицерууд гэсэн үг. Түүний үзүүлсэн эдгээр бичлэгнүүдийнх нь нэг нь бүр цагдаагийн ажилтан нэгэн эмэгтэйг хүчирхийлж бэлгийн хүчирхийлэл үлдэж байгаа ийм бичлэг байсан. За үүнээс гадна 2016 он болон 2017 онд тэрээр 2 эмэгтэйд бэлгийн хүчирхийлэл үлдэж хүчээр бэлгийн харьцаанд орсон байгаа. Гэхдээ харамсалтай тухайн үед бол хохирогчид ерөөсөө цагдаад мэдэгдэж арга хэмжээ авахуулаагүй.
Харин Сараг алга болоод Вэйн с ижигтнээр хоригдсны дараа энэхүү хоёр эмэгтэй цагдаагийн газар дээр ирэн бэлгийн хүчирхийлэлд өртөжсэн гэдгийг хэлсэн байдаг. За Вэйний өнгөрсөн амьдралын талаар гэвэл нэг иймэрхүү. Одоо бүгдээрээ буцаад Сарагийн ор сураггүй алга болсон хэргийн мөрдлөгийн үйл явц руу орцгоё. Мөрдлөгийн үеэр мөрдөгчөд Вэйнийг ямар ч шалтгаангүйгээр 3 удаа 1-р сарын 23-нд, 2-р сарын 5-нд, мөн 2-р сарын 14-нд Лондон руу явсан гэдгийг нь олж тогтоосон. Эдгээр өдрүүдэд бол түүнд ажилласаа болж Лондон руу явах ямар ч шалтгаан байгаагүй. Цаашлаад түүний гэр бүлийнхнээс нь асуугаад үзэхэд тэдэнд ч мөн Вэйн яагаад эдгээр өдрүүдэд Лондон явсан гэдгийг мэдэх зүйл байгаагүй. Энэхүү 3 өдөр тодорхой шалтгаангүйгээр Лондон руу явсныхаа дараа Вэйн 3-р сарын 3-нд машин түрээсэлж унаад дахин Лондон руу явсан байгаа. Үүнээс гадна тэрээр 2-р сарын 10-нд онлайнаар гав худалдаж аван гэртээ хөргүүлсэн гэдэг нь мөн тогтоогдсон. Тэрхүү гав нь сүүлд өөрийнх нь хувийн машин дотроос олдсон байгаа. Цаашлаад Вэйн Сара хоёрыг тухайн орой харсан гэрчийн мэдүүлгээр Вэйн Сарад гав зүгээд аваад явжсэн шүү дээ. Гэтэл түүнд хэн нэгнийг баривчлан саатуулах зөвшөөрөл байгаагүй тул ажлынхаа газраас цаанаас нь өгсөн гав байхгүй. Тэгэхээр энэхүү гэмт хэрэг үйлдэхтэй зориулан гав худалдаж авсан болж таарч байгаа. За Сараг алга болсон өдөр буюу 3-р сарын 3-нд Вэйн өөрийнхөө машиныг хотын төвөөс нэлээд зайдуу хүн бараг очдгүй, айлуудч байдаггүй тийм хэсэгт үлдээгээд гэртээ буцаж ирэн түрээсийн машинаа унаад Лондон руу явсан. Энэ үедээ Вэйн гэрээхэндээ хандан гинт дуудлага ирээд шөнийн ээлжинд гарахаар болчихлоо гэд худлаа хэлсэн байдаг. Мөрдөгчдийн таамаглаж байгаагаар бол Вэйн хэд хэдэн удаа Лондон руу ямар нэг шалтгаангүй яваад зүгээр л хот дотор жолоо бариад яваад байсан нь үнэндээ хаанаас ганцаараа явж байгаа эмэгтэйг хайж олох уу? Хаана хяналтын камерын бичлэгт өртөхгүй байх боломжтой вэ? Хүний хөл багтай чимээгүй ийм газрууд яг хаагур байна гэдгийг судлаад явж исэн хэмээн таамагласан. Ингээд 3-р сарын 3-ны оройн 9 цаг 30 минутын үед тэрээр хайж явсан зүйлээ олсон байгаа. Сара яг энэ үед хяналтын камер байхгүй гудамд ганцаараа алхаад явж исэн бөгөөд эргэн тойронд нь хэн нэгэн байгаагүй. Харин Вэйн энэ үед Сараг зогсоогоод цагдаагийн тэмдгээ үзүүлэн ковидын хөл хорионы журмыг зөрчсөн тул баривчилж байна хэмээгээд гарыг нь арт нь гавлаад машиндаа суулгаад аваад явсан. За Сарагийн утасных нь байршлыг шалгаад үзэхэд яг энэ үеэс эхлээд түүний утас нь унтарсан бол харин Вэйний утас нь асаалттай байсан байгаа. Тиймээс мөрдөгчөд Вэйний утасных нь байршлаар нь хөөгөөд түүнийг хаагур явсан гэдгийг нь шалгаад үзэхэд тэрээр Сараг машиндаа суулгасныхаа дараа өөрийнхөө амьдардаг хот руу жолоодож эхэлсэн бөгөөд Сараг өөрийнхөө машин дээр авчирээд машиндаа суулгасан. Үүнийхээ дараа тэрээр хэд хэдэн газруудаар машинтайгаа явсан байдаг. Гэхдээ энэхүү газрууд нь дандаа хүний хөлнөөс зайдуу, хүн багтай ийм газрууд байсан. Ингэж явж байхдаа тэрээр хэд хэдэн хяналтын камеруудад өртсөн байдаг. 3-р сарын 3-наас 4 шилжих шөнийн 2 цаг 34 минутанд Вэйн нэгэн шатхуун түгээх газрын дэлгүүрээс ундаа болон ус зэргийг худалдаа авсан. Энэхүү хяналтын камерын бичлэгэн дээр харагдж байгаачлан тэрээр энэ үед маш тайван яг л юу ч болоогүй юм шиг дэлгүүрээс юм худалдаж аваад зогсож байгаа нь харагдаж байна. Дараа нь өглөөний 8 цаг 14 минутанд тэрээр нэгэн кофе шопоос халуун шоколад болон тарт худалдаж аваад гарсан ба үүнийхээ дараа гэрээс нь 20 орчим минутын зайтай байх нэгэн гол руу очиод дараа нь гэртээ буцаж ирсэн. Түүний өглөө гэртээ буцаж ирсэн цаг нь шөнийн ээлжинд гарахдаа өглөө хэдэн цагт бууж ирдэхтэй нь ер нь бол таарч исэн. Тийм болохоор энэ үед гэрийнхэн нь бол ямар нэгэн с ижигтэй зүйл огт ажиглаагүй байгаа. Тухайн өдрөө буюу 3-р сарын 4-нд тэрээр гэрээсээ огт гаралгүй гэртээ унтсан. Харин 3-р сарын 5-нд бусад өдрүүдийн л адилаар гэрээсээ гарan шатхуун түгээгүүрийн газар дээр зогсоод шатхуун аваад мөн дэлгүүр рүү норч том хогийн ууднуудыг худалдаа авсан. Дараа нь Вэйн тэндээсээ хөдлөөд Кент хотод байх хөөцүүд гэх ийм ой мод ихтэй хэсэгт ирсэн байгаа. Энэхүү газарт Вэйн хэдэн жилийн өмнө газар худалдаж авчихсан юм бэлээ. За энэхүү хэсэгт хэдэн цаг байсныхаа дараа Вэйн гэрлүүгээ явхаар буцаад хөдөлсөн бөгөөд замдаа өөртөө хоол болон уух зүйлс худалдаж авсан байдаг. Ингээд гэртээ ирснийхаа дараа тэрээр хүүхдүүдээ аван шүднийхэн нэмлэг дээр очиж эмчт нь үзүүлсэн ба мөн нохоогоо хамт авч яваад амьтны эмнэлэгт нь ч мөн үзүүлсэн. Энэ өдрийнхөө орой тэрээр дахин өнөөх хөөцвүүд гих газар ирээд хэдэн цаг байжгаад буцаад гэртээ харьсан байдаг.
Уг нь дараагийн өдөр нь буюу 3 дугаар сарын 6-нд Wayne ажилдаа явах ёстой байсан юм байлээ. Гэхдээ тэрээр ажил руугаа имэйл бичин бэлтгэл хийж агаад өөрийгөө гэмтээсэн тул хэдэн өдрийн чөлөө хүсээд ажилдаа очиагүй. Ингээд Wayne 3 дугаар сарын 6-нд гэртээ өнжөөд харин дараагийн өдөр нь буюу 3 дугаар сарын 7-нд эхнэр болон 2 хүүхдээ аваад дахин хөөцүүдэд ирсэн ба хүүхдүүдээ тэнд тоглуулж агаад гэртээ харьцаасан. Харин үүний дараа 3 дугаар сарын 9-нд Wayne утас засварын газарт очин өөрийнхөө утсан дээр байгаа бүх мэдээллээ устгуулахыг хүссэн байдаг. Бидний мэдж байгаачлан яг энэ өдрийн оройн нь мөрдөгчөд түүнтэй ярилцахаар гэрт нь ирсэн. За мөрдөгчөд Wayne-ийг Сараг алга болсноос хойш яг хаагуур явсан гэдгийг нийнхүү олж мэдснийхээ дараа түүний байн очиод исэн хүний хөлнөөс зайдуу ой мод ихтэй өөрийнх нь хувийн газар хүртэл байдаг Hoots Wood гэх газрыг нэгжиж үдсэн байдаг. Гэтэл мөрдөгчөд энэхүү Wayne-ийн эзэмшдэг газар дээрээс 2 том хэмжээний хөлдөөгчийг олсон ба энэхүү хөлдөөгчийн дотроос хэд хэдэн шатсан эд зүйлсүүдийг олсон байдаг. Харин хөлдөөгч олдсон энэхүү газраас холгүйхан байх нэгэн нуурлаа ороод доторхыг нь шалгаад үзэхэд дотроос нь 2 хогийн удтай зүйлсийг мөн олсон байдаг. За энэхүү 2 хогийн уд нь бол хэд хоногийн өмнө Wayne шатхуун түгээх газрын дэлгүүрээс худалдаж авсан хогийн уутнуудтай яг ижилхэн ийм уутнууд байсан байгаа. Энэхүү 2 уутны доторхыг нь мөрдөгчөөд шалгаад үзэхэд дотроос нь шатсан, цогцос болон шатсан эд зүйлс олдсон. Мөрдөгчөд ер нь бол энэхүү цогцсон Сарагийн цогцос гэдгийг тэр дурн мэдсэн боловч цогцос хэтэрхий их шатсан байсан тул түүнийг хараад шууд таних ямар ч боломж байгаагүй. Тиймээс шүднийх нь рекордоор шалгаж үзээд 33 настай Сара Everard болохыг нь олж тогтоосон байдаг. Мөрдөгчид Сарагийн цогцсыг задлан шинжилгээнд оруулахаар шүүх эмнэлэг рүү илгээж, задлан шинжилгээний хариугаар Сара амь насаа алдахаас өмнө маш олон цагийн туршид бэлгийн хүчирхийлэлд өртөж эцэст нь хоолоогоо болгон агаар дутагдсанаас болж нас барсан хэмээн албан ёсны шүүх шинжилгээний хариу гарсан байдаг. За тэгэхээр үүнээс нь харахад Wayne энэхүү гэмт хэргийг бүр эртнээс төлөвлөж исэн гэдэг нь харагдаж байгаа. Тэрээр Лондон руу хэд хэдэн удаа явж хаанаас хохирогчоо олж авахаа төлөвлөсөн, онлайнаар гав хүртэл худалдаж авсан, бүр ой модон дунд хөлдөөгч аваачаад бэлдээд тавьчихсан байсан. Сара хөнөөснийхөө дараа хөлдөөгчн дотор цогцсыг нь хийж орхиод үүнийхээ дараа бүр халуун шоколад таарт худалдаж аваад юу ч болоогүй юм шиг өглөөний цагаа уугаад зогсож исэн байгаа. Энд бас нэг зүйлийг нэмж хэлэхэд түүний орсон энэхүү кофе шопын хажууханд байдаг голын доороос Сарагийн утас нь мөн олдсон байдаг. Тэгэхээр тэрээр халуун шоколад унгаа утсыг нь гол руу шидсэн байгаа. Харин маргааш нь тэрээр хогийн ууд худалдаж аваад буцаж Сарагийн цогцсон дээр нэрэн цогцсыг нь шатаагаад хогийн уудан дотор хийгээд нууран дотор хаясан. За бүр аимшигтай нь үүнийхээ дараа тэрээр гэр бүлийнхнийгээ 2 хүүхдээ авч ирээд яг энэ хэсэгт тоглуулж гэр бүлэрээ цагийг өнгөрөөсөн байгаа. За ингээд Wayne хүн хулгайлсан гэмт хэргийн сэжигтнэр хоригдчихсэн бол түүний ялан хүндэрч бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэг болон хүн амны гэмт хэргийн сэжигтэн болсон. За энэ хэргийн талаар олон нийтэд цацагдах үед маш олон хүмүүсийн сэтгэлийг өвтгөөж сэртгэхийлгсэн ийм мэдээ болсон гэдэг нь ойлгомжтой. Ямар нэгэн зүйл болоход хүмүүс бүгдээрээ хамгийн түрүүнд цагдаа нараас тусламж гуйдаг, өөрсдийг нь аварн аюулгүй байлгана гэж итгэдэг. Гэтэл эсвэргээрээ биднийг хамгаална гэж итгэдэг цагдаагийн ажилтнаас ийм аимшигтай зүйлс гарахаар бид нэр яг хэн итгэх юм бэ гэсэн асуулт гараад ирж байгаа. Сараг нас барсны дараа түүний хамгийн сүүлд гэрлүүгөө алхаж яваад Wayne-тэй таарсан тэр гудамжинд олон нийт цуглаж гашуудлаа илэрхийлэн түүнд хүндэтгэл үзүүлэхээр болцгоосон бөгөөд бүгдээрээ маска зүүгээд ковидтай холбоотойгоор гарсан дүрм журмуудыг баримтланаа хэмээн мэдэгдсэн. Гэтэл энэхүү цугларалт болохоос хэдхэн цагийн өмнө Wayne ажиллаж исэн цагдаагийн хэлтсээс энэхүү цугларалтанд оролцохоор ирсэн хүмүүсийг бүгдийг нь ковидтай холбоотой дүрм журмыг зөрчсөн хэмээн хуулийн дагуу хатуу арга хэмжээ авна гэсэн ийм сануулгыг өгсөн байгаа. Нөгөө нэг Wayne-ийг ажилд авахдаа өмнө нь ямар гэмт хэрэг үйлдчихсэн гэдгийг нь хүртэл шалгаагүй энэ газраас ийм мэдээлэл ирсэн. За энэхүү мэдээллийн дараа ойролцоогоор 600-аад хүн цугларан Сарад эмгэнэл илэрхийлж хүндэтгэл үзүүлсэн. За Сарад хүндэтгэл үзүүлэх цуглаан эхлээд хүмүүс бүгдээрээ лаа асаагаад цэцэг бариа зогсож явах үеэр цагдаагийн ажилтнууд энэхүү цуглаан руу дайрч орж ирсэн.
Мэдээж энэхүү цуглаанд ирсэн хүмүүсийн ихэнх нь эмэгтэйчүүд. Цагдаа нар эдгээр эмэгтэйчүүдийг хүч хэрэглэн газар тунгаад, гарыг нь гавлаад аваад явж байгаа ийм зургууд нь маш олноороо олон нийтэд цацагдсан байдаг. Гэтэл үнэндээ тэдний өөрсдийнх нь нэгэн цагдаа гэх энэ нэрээ бариад нэгэн гим зэмгүй эмэгтэйг хэдэн цагийн турш хүчнээд амь насыг нь хөнөөгөөд цогцыг нь шатаагаа тайсан байхад тэнд зүгээр л эмгэнэл илэрхийлээд цэцэг бариад зогсож исэн эмэгтэйчүүд дээр дахин цагдаа нар ирээд бие махбодд нь халдан газар тунгааж гарыг нь гавлаад аваад явсан ийм зүйлс болсон байгаа. Үүнийгээ цагдаагийн газраас олон нийтийн аюулгүй байдлын төлөө гэж тайлбарлсан. За энэхүү явдалд маш олон хүмүүс дургуутсаж, маш олон хүмүүс тэдний эсрэг дуу хоолойгоо өргөж, энэхүү явдал нь олон нийтийг тэр чигээр нь уурлуулсан тул тухайн цагдаагийн хэлтсээс олон нийтээс уучлалтгүй тухайн өдөр бие махбодд нь халдаж баривчилгаа хийсэн хүмүүстэй нөхөн төлбөр олгосон бэлээ. За Вэйн шүүх хурлаа хүлээн хоригдож байх үедээ өөрийгөө гэмтээхээр оролдонд толгойдоо гэмтэл авсан тул эмнэлэгт хүргэгдсэн. Эхэндээ тэрээр өөрийгөө гин буруугүй хэмээн шүүх хуралд оролцохоор төлөвлөжсэн бол 3 сар хоригдсныхоо дараа 6 дугаар сарын 8-нд хүн хулгайлах гэмт хэрэг, бэлгийн хүчирхийллийн хэрэг, мөн хүн амны гэмт хэрэг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрч хэрэгээ хүлээсэн байдаг. Тиймээс түүний шүүх хурланд цуцлагдаж шүүгчид түүний хэргийг нь уншиж танилцсныхаа дараа түүнд насаар нь хорих ялыг оноосон. Тэгээ ер нь ийм төрлийн гэмт хэрэгүүдэд хэрэгтэн нэх буруугаа ойлгоод би нэрээ чи юм аимшигтай зүйл хийсэн шүү гэд гин буруугаа мэдээд хэрэгээ хүлээгээд байгаа юм бол байдаггүй. Ихэнх тохиолдолд өмгөөлөгч нь прокурорын талд маш их нотлох баримтууд байгаа шүүх хурал болсон ч энэ нь тэдний талд сайнаар нөлөөлөхгүй гэдгийг мэдж байгаа үедээ үйлчлүүлэгчтэйгээ хэрэгээ хүлээхийг санал болгодог. Учир нь өөрөө хэрэгээ хүлээсэн тохиолдолд ялан хөнгөрөх боломж нь арай өндөр байдаг гэсэн үг. Шинжээчдийн үзэж байгаагаар Вэйн өөрийн гаж буруу бэлгийн дур хүслийг хангахын тулд энэхүү хэргийг үйлдсэн. Хэрэг үлдэхдээ үүнийгээ хэрхэн урднаас төлөвлөж бэлдэж байсан гэдгээс нь харахад бол Вэйн бүр хэдэн жилийн туршид ийм зүйл хийхээр төлөвлөөд бүр түүний цагдаа болохоор шийдсэн нь хүртэл үүнтэй холбоотой байх боломжтой гэж үздэг юм байлаа. Та бүхэн маань бас энэ хэргийн талаар юу гэж бодож байна? Өөрийн хувийн бодлоо доор сэтгэл хэсэгтүүлдэж бусадтайгаа мөн хуваалцаарай. Өнөөдрийн та бүхэндээ ярьж өгөхөөр бэлдсэн бичлэг маань энэ түрээ дуусж байна. Миний оруулдаг бичлэгнүүд таалагддаг бол лайка дараарай, subscribe дараарай. Хажууд нь байгаа хонхон дээр дарах юм бол намайг шинжлэх хийх болгонд та бүхэнд мэдээлэл очих болно шүү. Ингээд дараа 7 хоногийн мигмар гарагт шинэ дугаараар уулзтлаа. Түр баяртай.